Дараагийн мэдээ. За Монгол Улсын эрхлэгч зэвсэг түвшний ерхий командлагчийн нэрэмжит 21 дахь удаагийн сонсогчийн алдар Гардан тулааны тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ тэмцээн нь эрүүл Монгол хүн, эх оронч Монгол хөдөлгөөн, үндэсний сүрэн төсвөрлөх стратегтэй уялдаж, хойч үеэ төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлдэг эрүүл чирэг, ёс суртахуун, сэтгэл зүйн зөв төлөвшөлтөд иргэн болоход чиглэсэн олон ажлын нэг гэдэг эрхлэгч хүрэлцэх тэмцээний нээлттэд оролцох үеэрээ онцоллоо. Тэмцээнийг тулаан өөрийгөө хамгаалах гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албаагч, ихтэй сургуулиудын оюутан, сонсогч, суралцагч, бие хамгаалах урлагийн холбоо, клуб нэгдлийн тамирчид, хувь хүмүүс, эрэгтэй эмэгтэй төрлөөр өрсөлдөнө. Жин тус бүрээр эхний 3 байрын эзнийг тодруулахаас гадна тулаан өөрийгөө хамгаалах төрөлд төрүүлсэн шилдэг техниктэй, уран зоригтой тамирчинд улаан брэд малгай олгох юм а. Мөн шилэгдмэл шүүгч, шилдэг дасгалжуулагч, тулааны төрөлд уран зоригтой тоглогч, өөрийгөө хамгаалах төрөлд шилдэг ур чадвартай тамирчин шалгаруулна. Хүүхэд залуус зөв төлөвшил, сэтгэл зүй, бие барилдрын өвдөг шүмүүжил олгох зорилгоор Гардан тулаан өөрийгөө хамгаалах урлагийн нэмэлт хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлэх талаар тулааны спортын холбоо мэрэгжлийн клубүүдийн дэвшүүлсэн санал санаачлагыг би дэмжихэд бас бэлэн байна. Монгол одоо өөрийн тулааны урлагтай, өөрөнгөс хэллэгтэй, яг монгол хэлээрээ явах. Тэгээд одоо хүүхдүүд бага балчирнаас, тэгээд өсвөрнөөс эдгээр насны одоо хүмүүсүүдийг бол цэрэг эх оронч хүмүүжүүлэх өвдөгч одоо хүмүүжлтэй болоход одоо зориулагдаж энэ одоо тэмцээний кейс тулаанч олон улсын тэмцээнд дандаа одоо эх орныхоо талбайг мандуулж энерги төртөд тулж ирж байгаагийн бас нэг илэрхийлэл нь юу гэхээр энэ тэмцээний одоо оролцогчдын ур чадвар дэндүү одоо өндөр болж байгаагаар илэрхийлэгдэж байгаа. 1996 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид цэрэг цагдаагийн сургуулийн сонсогчид тулааны урлагийн клуб, холбоо, нэгдэл, хувь хүмүүсийн хүрээнд улс олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй 1998 оноос эмэгтэй тамирчид хүүхэд залуучуудыг насны ангиллал жингээр оролцуулж эхэлжээ. Харин 2003, 2008, 2013 онд Орос, Украин, Казахстан, Иран, Япон, Чех, Солонгосын тамирчид энэхүү тулааны тэмцээнд оролцож байна.